Мэдээлэл холбооны технологийн хурцтай хөгжиж буй энэ үед багш нарын мэдээлэл холбооны технологиг ашиглах чадвар харилцан адилгүй байгаа билээ. Иймээс мэдээлэл холбооны технологиг ашиглах суур чадвар болон сургалтанд хэрэглэх чадварыг хөгжүүлэх бодит хэрэгцээ бий болоод байгаа. Мэдээлэл холбооны технологиг ашиглах ур чадварыг дээшлүүлэх зорилгоор мөн багшийн мэрэгжлийн шилжүүлэх институтын цахим сургалтын хүрээнд явуулж байгаа бодлоготой нийцүүлэн Inkscape вектор зургийн програмын үндэс хэрэглээ гэсэн цахим хичээлийг боловсруулж та бүхэнд төлөвлөж байна. Эхний хэсгээр бид нар Inkscape програмын тухай тоомыг үзэх болно. Inkscape програм нь вектор зургийг үүсгэх, редакторлоход зориулсан програм юм. За Adobe Illustrator, Corel, Freehand програмуудтай төстэй. Inkscape програм нь Windows, Macintosh, Linux платформын аялан дээр нь ажилладаг. Энэ хичээлээр бид Windows дээр ажиллах Inkscape програмыг судлах болно. За дараагийн нэг хэлэх зүйл нь Inkscape програм нь бусад вектор зургийн програмуудаас хоёр зүйлээр ялгардаг. Үүнд эхнийх нь Inkscape програм нь нээлттэй их үсэр бүхий програм юм. GPL дээр суурилагдсан. GPL нь General Public License гэсэн үгийн товчлол юм. За ийм GPL технологи дээр суурилагдсан үн төлбөргүй програм юм аа. Та энэ програмыг үн төлбөргүй татаж авч ашиглаж цааш нь тараах боломжтой. За хоёр дахь ялгаа нь Inkscape програмын файлын формат нь SVG формат юм. SVG гэдэг нь Scalable Vector Graphics гэсэн үгний товчлол юм. Монголоор хэмжээслэх боломжтой вектор график гэж орчуулж болно. Дараагийн нэг онцлог зүйл нь Inkscape файлын XML дээр үндэслэгдсэн вектор зургийг үүсгэх зориулсан SVG формат юм. Inkscape файлын их үсрийн код бүхий файлыг ямар нэгэн текст редактороор нээж, за дотор нь өөрчлөлт хийгээд дараа нь хадгалж, шинчилж, сайжруулж болно гэсэн үг ээ. Өөрчлөлт хийж тараах бол W3C байгууллагад мэдэгдэх ёстой. За W3C гэдэг байгууллага нь World Wide Web Consortium гэсэн байгууллага юм. За энэ W3C байгууллага нь веб болон бусад стандартыг хариуцдаг байгууллага юм. Ийм болохоор Inkscape файл веб хуудас сайтад сайн тохирдог нь эндээс харагдаж байна. Файлын хэмжээ багтвал ихэнх интернет хөтөлбөрөөр дэмжигддэг. За өөр нэг онцлог зүйл нь хэвлэлт болон тоон бусад нийтлэх үйл ажиллагаанд Inkscape програмаас PDF эсвэл EPS зэрэг форматаар экспортлох боломжтой. AutoCAD форматаар хүртэл экспортлох боломжтой юм байна. Inkscape програм нь нээлттэй их үсэрт бол уг програмын хөгжүүлэлт нь хүн бүхэнд нээлттэй байдаг. Сүүлийн онцлог зүйлийг хэлвэл Inkscape програмыг янз бүрийн зорилтоор ашиглах боломжтой. За жишээлбэл инженерүүд, дизайнерууд, за багш нар гэх мэт. За дараагийн ойлголт руу оръё. SVG форматын тухай энд томилж үзэх болно. За Inkscape програм дээр ажиллаж байх үед файлын формат нь SVG байна гэж өмнө хэлсэн. SVG форматын тухай энд товч үзье. Нэгдүгээрт SVG формат нь 2D график файл үүсгэх нээлттэй их үсэр бүхий формат юм. За өмнө хэлсэн W3C гэсэн байгууллага энэ форматыг баталсан. Энэ W3C гэдэг байгууллага нь Web, CSS, XML стандартуудыг хариуцж ажилладаг. За SVG форматыг ямар ч компани эзэмшдэггүй тул төлбөргүй олон нийтэд хүртээлтэй байдаг. За хоёр дахь онцлог зүйл нь бусад нээлттэй програмууд болох GIMP, Blender зэрэг програмууд мөн арилжааны зорилттой програм хангамжууд, за жишээлбэл Adobe Illustrator гэх мэт програмуудтай цогцож ажилладаг. Гурав дахь онцлог зүйл нь SVG формат нь 3 гол график объектыг дэмждэг. За энэ 3 гол график объект нь вектор график, растер график, текст болно. Анимацийг дэмждэг функц одоохондоо энэ програмд байхгүй. За дөрөв дэх онцлог зүйл нь зургийг тодорхойлоход ашигладаг XML кодчлыг ашигладаг. XML редактор болон текст редакторын тусламжтайгаар зургийн файлыг нэгээд янз бүрийн өөрчлөлтүүд хийх боломжтой гэсэн үг ээ. Тав дахь онцлог зүйл нь болохоор веб болон мобайл хэрэглээнд маш тохиромжтой сүүлийн үеийн бүх интернет хүчтэй энэ SVG форматыг дэмждэг. За дараагийн онцлог зүйл нь болохоор SVG форматыг Java гэх мэтчлэн програмчлалын хэлний тусламжтайгаар редакторлох боломжтой. Өөрөөр хэлбэл скриптинг технологиг дэмждэг. Java дээр анимац үүсгэх код бичин SVG руу оруулах боломжтой. За дараагийн онцлог зүйл нь Inkscape програм руу өөр зургийн файлын форматуудыг импортлох, экспортлох боломжтой юм байна. За хамгийн сүүлд хэлэхэд Microsoft Office 365, Microsoft PowerPoint 2019 програмд
нэг шинээр функц орсон байгаа. Энэ нь SVG вектор зургийг дэмждэг функц юм. Ийм болохоор энэ SVG форматыг дэмжинэ гэсэн үг ээ. За одоо бид өөр нэг ойлголтыг үзье. Энд вектор ба растер зургийн ялгааг үзэх болно. За энд хамгийн ихний зураг вектор болон растер зургийг харьцуулсан зургийг томруулж гаргаж ирж байна. Харьцуултын гол ялгаа нь мас давчлалт байдаг. За жишээ нь энэ ногоон өнгөтэй дугуй растер дүрсийг томруулад байхад хүрээний иргэнгүүдийн пиксел нь тодроод ирж байна. Ямар ч растер зургийг томруулад ирэхэд ийм эффект гарч ирдэг. За 10-ыг үржих 10 м хэмжээтэй том плакат зураг хийлээ гэж үзвэл растер зураг тохиромжтой бус болоод ирдэг. За нөгөө улаан дугуй дүрсийг нь томруулад ирье. Вектор зураг байна. Томруулад үзэхэд өөрчлөлт байхгүй байна. Учир нь вектор зураг нь математик тооцоололоор зурагдсан байдаг тул чанараа алддаггүй. Растер ногоон алюмины зургийг харахад маш олон деталуудыг хэрэгчлэн харж болж байна. Растер зурагт байдаг эдгээр деталуудыг вектор байдлаар зурхад нэлээд ажиллагаа шаарддаг. Нөгөө талд вектор байдлаар зурсан алюм болон түүний хэсгийг харуулж байна. Вектор зургийн ийм онцлог байдлаас шалтгаалж энэ програмын хэрэглээ өөр салбарт ашиглагдаж ирсэн байна. За вектор зургийн програмыг ямар чиглэлд хэрэглэдгийг үзье. Эхлээд иллюстрац буюу зураг чимэглэлийн чиглэлээр бүтээл хийхэд вектор зургийн програмыг ашигланаа. За хоёр дахь хэрэглээ нь лого хийхэд ашигладаг. Вектор логог хичнээн ч томруулсан ямар ч гажуудал гардаггүй, чанараа алддаггүй. За 3 дугаарт байгууллага компани стил, фермийн брэнд, тэмдэг, нэрийн хуудас, плакат зэргийг хийхэд ашигладаг. Мөн жижиг хэвлэлийн их постэр, флаер, нугалбар зэргийг бэлтгэхэд тохиромжтой. За 4 дугаарт текст буюу үсэг бичиглэл нь вектор хэрэглэгдэхүүн тул үсэг тэмдэгттэй холбоотой өөрчлөлт хийхэд маш тохиромжтой байдаг. Энэ чиглэлээр каллиграф гэсэн бие дасан урлагийн салбар бий болсон. За 5 дугаарт саб баглаа буудлын дизайныг хийхэд програмыг ашигладаг. 6 дугаарт макет болон объектууд үзүүлэх загварыг хийхэд энэ програмыг ашигладаг байна. За жишээлбэл футболк, цамц зэрэг дээр хээ судал гаргах, зураг, дизайн хийхэд энэ програмыг ашиглах нь тохиромжтой. 7 дугаарт веб дизайнерууд веб дизайн интерфейс хийхэд өргөн ашигладаг. Масштабыг нь өөрчлөхөд чанар алддаггүй давуу тал нь ашиглах үндэс нь болж өгдөг. Icon инфографик үүсгэхэд энэ програмыг ашиглах нь маш тохиромжтой байдаг. За 8 дугаарт мобайл аппликейшны дизайн хийхэд ашигладаг. 9 дугаарт презентац хийхэд ашигладаг. Презентацийн материал бэлтгэхэд маш өргөн ашигладаг. 10 дугаарт персонаж буюу дүр төрхийг бий болгох дизайнд энэ програмыг ашигладаг. За Google-ийн киноны анимац, кино зэрэгт ашиглахад маш тохиромжтой. Бусад 3D програмтай зохицуулж, зохилдуулж, ажилуулж болдог. За энэ байдлаар найзуудаа бид энэ хэсгээр Inkscape програмын тухай SVG форматын тухай болон вектор зургийн хэрэглээг энд үзэж дуслаа. Inkscape програмыг судлах 2 дугаар хичээл рүү оръё. За энэ хэсгээр бид интернетээс Inkscape програмыг хэрхэн татцуулах тухай ойлголтыг үзэх болно. Интернет хүчийн хаягнд inkscape.org гэж бичээд Enter тавчийг тавшъя. За Inkscape-ийн албан ёсны веб сайт хуудас гарч ирсэн байна. Энэ хичээлийг хийж байх үед Inkscape 0.92.4 гэсэн хэлбэр хамгийн сүүлийн үеийнх болж байгаа. Би Windows үйлдвэрлэлийн систем бүхий компьютерт тул эндээс Microsoft Windows Desktop гэсэн сонголтыг хийж өгч байна. За энд 32 битийнх эсвэл 64 битийн архитектураас сонголтыг хийн. Миний компьютер 64 битийнх тул 64 бит гэсэн айконоор товчлоо. Ямар байдлаар татж авах вэ гэж асууж байна. За XZ, MSI эсвэл архивлсан байдлаар татж авах боломжтой юм байна. Би XZ байдлаар татах төлөвийг сонгоод товчлоо. Зүүндээ дууланд Inkscape 0.92.4 x64 XZ гэсэн файл татагдж эхэлсэн харагдаж байна. Хэмжээ нь 63.9 МБ юм байна. За татаж дуусмагц энэ XZ файл дээр 2 удаа тавшиж ажиллуулнаа. Install хийх процесс эхэлж байгаа.
ямар хэл дээр суулгахыг асууж байна. English гэсэн хэлийг сонгоод Octave-чийг товчлоо. Welcome to Inkscape Setup гэсэн нэмэлт сонгох гарч ирэнгүүт Next гэсэн товч дээр товшино. За license-ийн тухай мэдээлэл гарч ирж байна. Next товч дээр товчлоо. Components буюу бүрэлдэхүүн хэсгүүдийг сонгох гэсэн цонх гарч ирлээ. За цаанаасаа тохируулагдсанаар дефолт байдлаар хэвээр нь орхиод Next гэсэн товчийг товчлоо. Хаан суулгахыг асууж байгаагаа C drive-ийн program files гэсэн хавц дотор суулгая. Install гэсэн товч дээр товшиж програм суулгалтын ажиллагааг эхлүүлнэ. За тодорхой хугацааны дараа програмын суулгалт дуслаа. Run Inkscape идэвхжүүлгийг идэвхжүүлсэн үед Finish товчийг товчсны дараа уг програм маань шууд ачаалагдаж нэгдэнэ. За би энэ идэвхжүүлгийг аваад Finish гэсэн товч дээр товчлоо. Desktop дээр Inkscape гэсэн shortcut үлсэн харагдаж байна. Энэ icon дээр 2 удаа тавшихад Inkscape програм маань шууд нэгдэж ажиллаж байна. За ийм байдлаар бид Inkscape програмыг интернетээс хэрхэн үн төлбөргүй компьютертаа суулгах тухай ойлголтыг үзлээ. Дараагийн хичээлээр бид Inkscape програмын интерфейсийн тухай ойлголтыг үзэх болно. Видео хичээлүүд нь дасгалын хавцанд байх дасгалын файлууд дээр үндэслэгдсэн байгаа. Exercise files гэсэн хавцанд chapter 1-ээс chapter 10 хүртэл дэд хавцууд байна. Энэ дотор дасгалын файлууд байгаа. Тухайн бүлэг хэсгүүдэд ашиглагдсан дасгалын файлуудыг эндээс ашиглах боломжтой юм аа. Бид энэ хэсгээр Inkscape програмын хэрэглэгчийн интерфейсийн тухай үзэх болно. Таны компьютер дээр нээсэн Inkscape програмын хэрэглэгчийн интерфейсийн энд харагдаж байгаагаас өөр байгаа. Учир нь би энд бүх tools буюу хэрэгслүүдийг төр зур нуусан байгаа. За одоо нэгээр нь гаргаж харуулах болно. View зэстээр товшоод Show Hide гэсэн мөрнөөс Commands Bar гэсэн төлөвийг сонгоё. Commands Bar зурус дөрвөн хэрэглэгддэг командуудын айконууд байгаа. Жишээлбэл энд шинээр документ үүсгэх, документийг нээх, хэвлэх, хадгалах, импорт, экспорт, нэг үйлдэл буцаах, нэг үйлдэл урагшлуулах, хуулах, тасдах, буулгах, зүүм хийх, хувилах, бүлэглэх, эс бүлэглэх, зураас болгон, дүргэлт хийх, текст, давхаргууд, XML код, зэрэгцүүлэх, тарааж байрлуулах, шин чанарын тохиргоо гэх мэт айконууд энд байж байна. За давхаргууд гэсэн айкон дээр товшиж болно. Баруун талд тусдаа панел бий болсон байна. Inkscape програмд энэ панелыг диалог гэж нэрлэдэг. Баруун дээд буланд хураах, хаах товчууд байна. View зэстээр товшоод одоо өөр нэг төлөвийг сонгоё. Show Hide мөрнөөс Snap Controls Bar гэсэн төлөвийг сонгоё. Snap гэдгийг монголоор орчуулвал буях, холбох, хавчих гэж орчуулагдаж болно. Snap Nodes, Paths and Handles гэсэн айкон дээр товшиход групп айконууд нь энд итгэж байгаа нь харагдаж байна. Хамгийн дээдлийн айкон дээр товшиход холбож буях бүх функцүүдийг on, off болгож байна. За одоо дахиад нэг командын зурвасыг бий болгоё. Одоо View tab дээр товшоод Show Hide гэсэн хэсгээс Toolbox гэсэн мөрийг сонгоё. За зүүн хэсгийг хараарай. Зүүн хэсэгт багна байдлаар хэрэгслүүдийн панел бий болсон байна. Хэрэгсэл бүрд харгалзах функцүүдийн зурвасыг гаргахын тулд дахиад View tab дээр товшъя. Show Hide гэсэн хэсгээс Tools Controls Bar гэсэн мөрийг сонгоё. Дараагийн идэвхжүүлэлт бол rules буюу хэмжээст шугам байна. Хэмжээ шугам эхлэл 0 гэсэн утга нь зүүн доод буланд байгааг хараарай. Энэ нь програм цаанаасаа тохируулагдсан тохируулга юм. Хэмжээсийн шугамын дагуу маузны сумыг хөдлөхөд жижиг гурвалжин загч хамт хөдөлж байгаа. Маузны сумыг авчин дарж ирээд чигдүүлэлтийн шугамыг бий болгоно. За одоо дараагийн идэвхжүүлэлтийг хий. Scroll bars буюу гүгчийг бий болгож байна. Баруун дээд үнцэгт жижиг хэмжээтэй томруулах шилний айкон байна. За дээр нь товшоод цонхны хэмжээг хэсгэж багасгахад хэрэгжилж болно. За дараагийн идэвхжүүлэл нь
Palette буюу өнгөний хослол, нийлүүр гэсэн панелийг гаргаж ирж байна. Диалогийг гаргаж ирж байна. Зүүн тийш харсан жижиг гурвалжин дээр товшиход тухайн өнгөний хослолыг гаргаж ирнэ. За энэ жишээ болгож ногоон өнгийн өнгөний хослолыг гаргаж ирж байна. За буцаага цаанаасаа тохируулагдсан өнгөний нийлүүрийг дефолт төлөвийг сонгож байна. За сүүлийн идэвхжүүлэлт бол status bar гэсэн идэвхжүүлэлт байна. Хамгийн доод хэсэгт зурус байдлаар гарч ирсэн байна. За энэ тухайн объектийн opacity буюу нэвтрэлтийн байдлыг процентоор харуулсан байна. За мөн layers буюу давхаргуудтай ажиллах боломжтой. Баруун талд курсорын байрлалыг харуулсан координат, мөн томруулалтын процент байж байна. За энэ зурсан дунд хэсэгт сонгосон тухайн объектийн тухай мэдээлэл буюу information байна. За ийм байдлаар бид энэ хэсгээр Inkscape программын хэрэглэгчийн интерфейсийн тухай товч үзлээ. Эдгээр icon command функцүүдийг ашиглалтын явцад үргэлж хэрэглэх болно. Энэ хэсгээр бид Inkscape програм дээр шинэ документыг үүсгэх, документтой холбогдлолтой өөрчлөлтийг хийх, AI болон EPS өргөдөлтөө вектор файлуудыг оруулж ирж нээх тухай ойлголтыг үзэх болно. Inkscape програмыг нээхэд шинээр документын бланк автоматар үүсдэг. Хэрв документын хэмжээг өөрчлөх шаардлагатай бол файл хэснээс New from Templates гэсэн мөрийг сонгоно. New from Template гэсэн нэмэлт гарч ирж байгаа. Энд документын янз бүрийн форматуудаас сонголт хийх боломжтой. За search мөрдөгт илтгэгдсэнээс A4 гэсэн форматыг сонгоё. Босоо форматыг сонгож байна. За тэгээд Create from Template гэсэн товч дээр товшноо. Энд A4 хуудас нэгдсэн байна. За зүүн босоо багнаас Create Stars in Polygons гэсэн хэрэгслийн тусламжтай 5 шуу төрсийг зурж үзье. За документын хэмжээг хэзээ ч өөрчилж болно. Ингэхийн тулд Document Properties гэсэн icon дээр товшоод Document Properties нэмэлт сонгох хэмжээ болон байршлыг өөрчлөх боломжтой. Жишээ нь Orientation гэсэн хэсэгт Portrait гэсэн байрлалыг Landscape байрлалаар өөрчилж байна. Custom Size гэсэн хэсэгт документын хэмжээг тон утгаар оруулж өгч болно. Width буюу өргөний хэмжээг 6 инч, High буюу өндрийг 9 инч гэж өглөө. За тэр доор Resize Page to Content гэсэн дэлгэрдэг зэснээс Resize Page to Drawing гэсэн товч дээр давшихад бид нарын зурсан 5.6 хэмжээтэй адилхан болж байна. Document Properties гэсэн нэмэлт сонгох Guides, Grids, Snap Color гэх мэт табууд дээр тавьшиж өөрчлөлтүүд хийх боломжтой. За бид сүүлийн 2 Metadata, License гэсэн табууд дээр тавьшиж ямар өөрчлөлт хийж болохыг харъя. Metadata гэсэн тав дээр тавьшлаа. Энэ документтой холбогдолтой өгөгдлүүд болох нэр, арчиг, үүсгэсэн огноо, үүсгэгч, зохиогч ирэх өгөгдлүүдийг оруулах боломжтой юм байна. За жишээлбэл creator буюу үүсгэгч гэсэн мөрөнд өөрийнх нь нэрийг бичиж өгч болно. Save as default гэсэн товчтой товшиход дараа нь документ үүсгэх бүрт үүсгэгчийн нэр энэ мөрөнд байх болно. License tab дээр товшъя. Энэ зохиогч ирэх холбогдолтой өгөгдлүүдийг сонгох боломжтой. За эсвэл order гэсэн мөрийг идэвхжүүлээд URL мөрөнд лицензтэй холбоотой линкийг бас зааж өгч болно. За ийм байдлаар бид нар энэ ихний хэсгээр документтой холбоотой ойлголтуудыг үзлээ. Одоо AI болон EPS өргөдөлтөй вектор файлуудыг хэрхэн импортлж оруулж ирэхийг үзье. Adobe Illustrator програмын файлын өргөдөл нь AI болон EPS зэрэг өргөдөлтөй байдаг. За Inkscape програм AI өргөдөлтөй файлыг импортлж оруулж ирэхийг шууд дэмждэг. Adobe Illustrator програм нь Inkscape програм дээр хийсэн Flow Text гэх мэт ганц хоёр функцийг дэмждэг. Энэ тухай бид хойно дэлгэрэнгүй үзэх болно. Inkscape програм дээр Illustrator файлыг одоо нээж үзье. Дасгалын chapter 1 хавцад байгаа 01 доогор зурагтай 09 Illustrator гэсэн файлыг сонгоод маусны баруун төвчийг товшоод Open with гэсэн мөр дээр товшъё. За эндээс Inkscape програмыг сонгож ажиллуулна. За PDF import settings гэсэн нэмэлт сонг гарч ирсэн ба Select Page мөрөнд Illustrator програм дээр хийгдсэн артбордуудаас сонголт хийх боломжтой. Олон артборд байвал нэгийг л Inkscape програм руу оруулах боломжтой. Clip to гэсэн мөрний өмнөх идэвхжүүлгийг идэвхжүүлж дэлгэддэг зэснүүдээс сонголтуудыг хийж болно.
Энэ precision of gradient meshes буюу gradient урсгалын торны наривчлагдсан хэсэгт RAF буюу энгийнээс сайн хүртэл сонголт хийх боломжтой. Gradient meshes буюу gradient урсгалтын тор гэдэг функц нь Inkscape програмаар дэмжигддэг тул тусдаа VDASM объектууд болж энд орж ирдэг. Заримдаа gradient урсгалтын тор гэсэн функцийг ихсгэж багасгахад өөрчлөлт гардаг. За энэ үед popular гэсэн функцийг ашиглаж болно. За popular-оор дамжуулж импортлох гэсэн идэвхжүүлгийг ашиглаж болно. Popular-оор дамжуулж импортлох үед оруулж ирэх зураг бүхэлдээ дан нэг зураг байдлаар орж ирдэг. Манай тохиолдолд цаанаас нь тохируулагдсанаар хэвээр нь үлдээгээд огт авчийг товчлоо. Inkscape програм дээр Illustrator файл нэгдсэн байна. Хамгийн зүүн талд байгаа дүрс гажуудлагүй сайн дүрслэлтэй байна. Дунд нь байгаа gradient тор бүхий объект сайн биш харагдаж байна. За Illustrator програм байгавал энэ файлыг нээж харьцуулж үзэж болно. Баруун талд 5 хушуу 3 элементээс бүрдсэн энд харагдаж байна. Мөн Illustrator гэсэн текст тэр чигээр орж ирсэн харагдаж байна. Illustrator файлыг оруулж ирэхэд Smoke өнгөний стандарт RGB өнгөний стандарт руу хүрдгийг бас анхаараарай. Мөн Illustrator-ын Transparency Blending функцийн гаримууд энд дэмжигддэггүй. Зарим функцүүд дэмжигдэхгүй боловч Illustrator програм SVG өргөтгөлтэй файлыг дэмждэг. Мөн Inkscape програм PDF форматыг дэмждэг тул эдгээрийг ашиглан зохицуулт хийх боломжтой. Вектор зургийн өөр нэг өргөн ашиглагддаг. Inkscape програмд EPS өргөтгөлтэй файл шууд нэгддэггүй. Нээхийн тулд нэмэлт залгаас програм суулгах шаардлагатай. За энэ програмын нэр нь Ghost Script гэсэн нэртэй ба. За энд үзүүлж байгаа интернетийн хаягаар ороод интернетээс үнгүүд авч авах боломжтой. За download гэсэн мөр дээр тавшаад exe файлыг татж аваад компьютертай суулгана. За Ghost Script програмыг суулгасны дараа Inkscape програмд Ghost Script яг хаана суусны зааж өгөх хэрэгтэй. Ингээхийн тулд Windows-ийн тохируулганд жоохон өөрчлөлтийг шаардлагатай байдаг. За хэрэв та програм кодын талаар сайн мэдлэгтэй бол яаж суулгахыг интернетээс харж угаад суулгаж болно. За миний хувьд бол Adobe Illustrator програмыг ашиглаж EPS файлтай ажилладаг. Adobe Illustrator програмаа одоо би нээсэн байна. Дасгалын chapter 01 гэсэн хавцнаас 01 доогуур зураас 10 EPS файл гэсэн файлыг дуудаад нээсэн байна. За энэ нэгдсэн файлыг би файл системийн save as командыг дуудаж PDF форматаар хадгална. За save as type гэсэн дэлгэгдэгдсэнээс PDF өргөтгөлийг сонгоод дасгалын chapter 01 гэсэн хавцад хадгалъя. За тохируулгын нэмэлт цонх гарч ирэнгүүт тэрээр нь орхиод save PDF гэсэн товч дээр товшноо. За одоо Inkscape програмаа нээгээд дасгалын 1-р бүлгийн хавцдаг 01 доогуур зураас 10 EPS файл PDF гэсэн өргөтгөлтэй файлыг дуудаж байна. За PDF import settings гэсэн нэмэлт цонх гарч ирэхэд огт овчийг товчлоо. За энэ PDF өргөтгөлтэй файл маань Inkscape програм дээр нэгдсэн харагдаж байна. За ийм байдлаар бид энэ хэсгээр Inkscape програм дээр шинээр документ хэрхэн үүсгэх тухай, документтай холбогдлолтой өөрчлөлтүүдийг яаж хийх тухай, мөн Illustrator AI гэсэн өргөтгөлтэй файл болон EPS өргөтгөлтэй файлыг импортлох үед яаж ажиллах вэ гэсэн онцлог шинжүүдийг энд үзэж дууслаа. Энэ курс видео хичээлийн турш бид документын шин чанарыг өөрчлөх явдалтай үе үе тааралдах болно. За иймээс энэ хэсгээр бид нар Inkscape програм дээр документын шин чанарыг хэрхэн өөрчлөх тухай эхлээд үзэх болно. Документын шин чанарын тухай үзэх эхний ойлголт бол документ specific буюу документын онцлог юм. Та ямар нэгэн диалог панелийг сонгоход энэ тухайн документэд хамаарах болно. Энд хадгалаагүй шинэ документыг нээсэн байна. Шинэ чанарын панелд хийгдэх өөрчлөлтүүд зөвхөн энэ документэд өөрчлөгдөг. За 3 байдлаар документын шинэ чанар руу хандах боломжтой. За эхнийх нь командын зурагсдах араа хэлбэртэй icon дээр товшно. За эндээс сонгож болно. За эсвэл файл системээс document properties гэсэн командыг дуудана. 3 дахь арга компьютерийн гарнаас Shift Ctrl D гэсэн товчны хослуудыг дарж дуудаж болно. Shift Ctrl D товчнуудын хослыг дарлаа.
За document properties буюу документын шин чанар гэсэн туслалцсан гарч ирсэн байна. Документуудын төр хоорондоо ялгаатай байдгийг эндээс одоо олж харъя. Эхний хэсэг page size буюу хуудсан хэмжээ байна. За энд хуудасны стандарт хэмжээнүүдээс сонголт хийх боломжтой. Orientation гэсэн хэсэгт хуудасны хэмжээг өөрийн үзмжээр зохилдуулж болно. Border буюу хүрээ хязгаар гэсэн хэсэгт хуудасны хүрээг on off болгох боломжтой ба хуудасны хүрээний өнгийг бас өөрчлөх боломжтой юм байна. За дараагийн тав бол guides буюу чиглүүлэгч тав байна. Show guides буюу чиглүүлэгчийг харуулах гэсэн идэвхжүүлгийг авах эсвэл өнгийг нь өөрчлөх боломжтой юм байна. За дараагийн тав нь grid буюу тоон сүлжээ байж байна. За энд grid үүсгэх мөн grid-ийг өөрчлөх боломжтой юм байна. Дараагийн тав snap буюу хавчаар наалдуулах гэсэн функц байна. За ямар нэгэн объект торон сүлжээ эсвэл чиглүүлэх зураас наалдуулах тохиолдлыг за энд хийж болох нэ. Дараагийн хоёр тав нь color profile болон script-тэй холбоотой тохиолдлын тавууд байна. За сүүлийн хоёр тавыг өмнө хичээлд үзсэн. Сүүлийн хоёр тавын тусламжтайгаар metadata болон license-тэй холбоотой мэдээллийг оруулж болно. За эдгээр бүх тохиолдлууд энд харагдах тухайн документ төвчөнтэй гэдгийг дахин хэлье. Цаанаасаа тохируулагдсан тохиргоо бүх документэд хэрэгжүүлээгөөл бид шинээр template үүсгэж болно. За энэ тохиолдолд цаанаасаа тохируулагдсан оригинал template буюу загвараа заавал backup хийж хадгалах хэрэгтэй. Цаанаасаа тохируулагдсан оригинал template файл хаана байхыг олж харъя. За Windows дээр програм файл хавцсны Inkscape гэсэн дэд хавц руу орно. За эндээс share гэсэн хавцыг нээхэд templates гэсэн хавц байж байна. За templates хавцсан дотор default SVG гэсэн файл байна. Эсвэл файлын хөтөлбөр хайхсан мөрөнд default SVG гэж нэрийг бичээд файлт хийж болно. Олсны дараа түн дээр хоёр давшилт хийн дуудаж цаанаасаа тохируулагдсан загварыг Inkscape програм дээр ачаалах боломжтой. За эхний энэ хэсгээр бид нар документтай холбоотой шин чанарын тухай ойлголтыг хурдчилсан байдлаар үзлээ. За документын шин чанарыг өөрчлөх та бүхэн олон тохиолдлууд байдгийг энд бид нар дуслаа. За одоо бүх документд нөлөөлөх global preferences буюу ерөнхий тохиолдлын тухай үзье. За ерөнхий тохиолдол руу бас гурван байдлаар хандаж болно. Эхний арга нь edit-снээс preferences гэсэн командыг сонгоно. За хоёр дахь арга нь командын зурвасаас хамгийн сүүлийн icon дээр товшин. За гурав дахь арга нь болохоор Shift Ctrl P гэсэн товчны хослолыг компьютерийн гарнаас дарж нээж болно. За Shift Ctrl P товчны хослолыг дарлаа. Preference гэсэн нэмэлт цонх гарч ирсэн байна. За энд хамгийн сүүлд ажиллаж байсан тохиолдлуудын байдал энд гарч ирж байна. За энд их олон тохиолдлууд байна. За ерөнхий Tools Interface Behavior Input Output гэсэн дэлгэдэг цэснүүд энд байж байна. Гүрэх тусварыг нээж үзэх бол нэмэх тэмдэгтэй icon дээр товшин. Зарим дэд ангиллууд байна. За жишээлбэл Tools гэсэн нэмэх icon дээр товшиход Shapes гэсэн дэд ангил энд харагдаж байна. За Shapes гэсэн дэд ангиллалд Rectangle, 3D box, Ellipse, Star, Spiral гэсэн командууд байж байгаа нь харагдаж байна. За эх хичээлүүдэд энэ функцүүдээс бид хэрэгтэй функцүүдийг авч үзэх болно. За Tools хэсэг тохируулгыг өөрчилснөөр toolbar буюу хэрэглүүрийн багам дах командуудыг зохион байгуулж болно. За жишээлбэл pencil юм уу эсвэл pen хэсэгт шинээр стил үүсгэх боломж энд байгаа нь харагдаж байна. Хамгийн сүүлд хэрэгэлсэн стил эсвэл өөрийн гэсэн стилийг энд үүсгэх боломжтой юм байна. За интерфейс гэсэн хэсгийг харъя. Интерфейс гэсэн хэсэгт хэлний сонголт, icon-ыг харагдах хэмжээ болон бусад харагдах зүйлүүдийг өөрчлөх боломжтой. Мөн цаанаасаа тохируулагдсан торон сүлжээ болон компьютерийн гарнаас өгөх командуудын тохируулга энд байж байна. За жишээлбэл revert командад товчны хослолыг энд томилж өгөх боломжтой юм байна. За анхны тулд revert мөр дээр товшоод жишээлбэл Shift Ctrl Alt R гэсэн командыг бичиж өгч болно. Behavior буюу төлөв байдал гэсэн хэсэгт жишээлбэл Ctrl A хослолыг дарахад бүх давхаргыг сонгох уу эсвэл тухайн давхаргыг сонгох уу гэх мэт сонголтуудыг эндээс хийж өгч болно. За scrolling буюу гүйлэх хурдыг болон масштаб хэмжээг энд тохируулах боломжтой юм байна.
За дээш, доош, баруун, зүүн, тийш харсан сум бүхий товчийг дарахад хэдэн пикселээр хөдөлгөөгийг steps буюу алхам хэсэгт бас зааж өгч болно. Цаанаасаа тохируулагдсанаар энд 2 пиксел байна. Оролт гаралтын төхөөрөмжүүдийг холбож тохируулах их боломжтой. За таблет холбох үед даралтын мэдрэмжийг бас энд тохируулж өгч болох нэ. Дэлгэцийн өнгөний тохируулга энд бийж байна. Автоматар хадгалах хугацааг заах боломжтой. Цаанаасаа тохируулагдсанаар off байна. Автоматар хаана хадгалах уу? Хэдэн автосейв хадгалах тоог энд зааж өгөх боломжтой. За хэрэг тохируулгыг өөрчлөвөл рестарт хийх хэрэгтэй. За систем гэсэн хэсэгт системийн мэдээллүүд байж байна. За эхэнд нь preference гэсэн XML файл харагдаж байна. Bitmap гэсэн хэсэгт bitmap зургийг дахин ачаалахад ямар график редактороор нээхийг зааж өгч байна. Цаанаасаа тохируулагдсанаар GIMP гэсэн график редакторыг зааж өгсөн байна. За GIMP график редакторыг хаанаас нээж болохыг browse гэсэн товч дээр товшоод замыг зааж өгч болно. Экспортлох болон импортлох bitmap зургуудын наривчлалыг энд бас зааж өгөх боломжтой. Наривчлалыг эсвэл тодорлыг зааж өгөх боломжтой. Render гэсэн хэсэгт дэлгэцийн гаралтын чанарыг тохируулах тохируулгууд байна. Spell check гэсэн хэсэгт зөв бичгийн алдаа шалгах хэлний англи эсвэл өөр хэлнүүд байх боломжтойг харуулж байна. Тоо цифр агуулсан үед алдааг тоохгүй байх зэрэг төвчүүлгүүд энд харагдаж байна. За ийм олон тохируулах сонголтууд юунд зориулагдсныг маузны сумаар тухайн мөр дээр удаан барих үед гарч ирэх тайлбараас уншиж болно. Preferences буюу тохируулгын нэмэлт цонхонд хадгалах гэсэн товч байхгүй байгааг та нар харж байгаа. Өөрчлөлт хийсэн бол програмыг хаагаад дахин ачаалахад өөрчлөлтүүд хүчин төгөлдөр болно. За ийм байдлаар бид нар энэ хэсгээр эхлээд документын шин чанарыг өөрчлөх болон дараа нь ерөнхий тохируулгыг хэрхэн хийх тухай ойлголтыг үзэж дууслаа. Энэ хэсгээр Inkscape документод чирх болон томруулах үйлдэл хэрхэн хийх тухай үзье. Ажлын талбар дээр хийж байгаа зохиомжийг бүхэлд нь ийш тийш нь чирх болон томруулж үзэх шаардлага гардаг. Дасгалын 2 дугаар хавцнаас 02 доогуур зураастаа 01 доогуур зураастаа pan zoom гэсэн SVG файлыг нээсэн байна. За аливаа програмд байдаг scroll bar ашиглаж энэ зургийг бүхэлд нь ийш тийш нь хөдөлгөж болно. Баруун дээд болон томруулдаг шилний зурагтай айкон байгаа. Энэ айкон дээр товшъя. За энэ нь цонхны хэмжээ өөрчлөгдөх үед зүүн буюу томруулах зорилттой юм. Window цонхны хэмжээг өөрчлөе, багасгая. За ажлын талбар дээр их зураг бүтнээрээ харагдаж байна. Цагаад Window буюу цонхны хэмжээг томруулж тавья. Компьютерийн товчны spacebar товчийг дарангаа уг зураг чирх маягаар бүхлээр нь ийш тийш нь зөөж болж байна. За энэ үйлдэлийг panning гэж англиар хэлдэг. Мөн Ctrl товчийг дарангаа компьютерийн товчны дээш доош хажуу тийш харсан сумнууд дээр товшоод яваад байхад алхамаар хөдөлж байна. Таны компьютерийн маус дундаа эргүүлдэг scroll гэж хараатай бол түүнийг эргүүлэхэд мөн дээш доошоо хөдөлж байна. Inkscape програмд scrolling эффектийг тохируулах боломжтой байдаг. Яаж тохируулахыг үзье. Global Preferences буюу ерөнхий тохируулга руу оръё. За эдитснээс Preferences гэсэн мөрийг товшно. Behavior буюу төлөв байдал гэсэн хэсэгт scrolling гэсэн мөр дээр товшъя. За энэ тохируулах их боломжтой юм байна. Алхмыг өөрчлөх боломжтой. Mouse wheel to zoom гэсэн төвчүүлгийг бас идэвхжүүлж болох нэ. Командын зурагт zoom функцтэй холбоотой 3 айкон байдаг. За энэ нь тухайн сонгосон объектыг томруулах, зургийг томруулах, page буюу хуудасд багтаж харагдахаар томруулах гэсэн 3 команд байна. Zoom баг tools зурагт zoom гэсэн хэрэгсэл бас байж байна. За томруулдаг шилний айконтой зураг байна. Томруулдаг шилний айкон дээр товшоод томруулах объект дээр товшоо явчихна. За мөн компьютерийн гаднаас Z товчийг дарж болно. Shift товчийг дарангаа товшвол уг зураг маань объект маань жижигэрч байгаа нь харагдаж байна. Тодорхой объектыг маусны сумаар сонгон хүрээлж томруулах боломжтой. За zoom хэрэгслийг сонгосон үед командын зурагсын доор zoom функцтэй холбоотой нэмэлт айконууд бий болсон байна. View tab дээр товшоод zoom мөрийг сонгуул энэ zoom функцтэй холбоотой командуудын жагсаалтын тавигдж байна. За компьютерийн гаднаас нэмэх тэмдэгтийн товчийг дарахад томруулна гэж байна. Хасах тэмдгийг даруул жижигрүүлнэ.
нэгийг харьцах нэг томруулалт хийнэгвэл нэгийг харьцах хоёр томруулалтыг хийнэгвэл 2 гэсэн товч дээр товших мэтээр явнаа. Өөрийн компьютерийн дэлгэцийн нэгтршилтаа зөв холбохын тулд ерөнхий тохируулгын цонхыг нээ. За preference командыг дуудлаа. Interface гэсэн мөр дээр товшъя. Энд zoom correction factor гэсэн тохируулга үйж байна. За диалог цонхоо жаахан томсгоод харъя. Энэ томруулалтын тохируулга хийх коэффициентийг өөрчлөх замаар тохируулга хийж болох юм байна. За 1G мм, сантиметр эсвэл инчээр сонгож аваад дээрх гүгжийг ийш тийш нь хөдөлгөж өөрийн дэлгэцийн тодорхойлолтоо зохицуулж өгнө. За би 100 гэсэн байдлын хэвээр нь орхие. За тэгээд цонхоо хаа. Компьютерийн гар дээр 1 гэсэн товчтой тавшъя. За энэ zoom нэгийг харьцах 1 гэсэн томруулалт хийж байна. Командын зургасын доорх zoom функцтэй холбоотой хэд хэдэн иконыг одоо харъя. Энд zoom нэгийг харьцах 1, zoom 2-ыг харьцах 1 гэсэн товч байна. За сонгосон объектаа томруулах, зургийг бүхлээр нь томруулах, хуудсыг харагдахаар томруулах, хуудсны өргөний энэтэй тэнцэх томруулалт хийх. За өмнөх юм уу хойдох томруулалтыг буцааж гаргах гэсэн командууд энд байж байна. Ямар нэгэн объектыг сонгосон үед за компьютерийн гарнаас Q товчийг дарахад удавчилсан буюу quick байдлаар уг объектыг томруулж өгч байна. За Q товчийг буцаагаад авахад өмнөх байдал руугаа эргэж орж байна. За ийм байдлаар энэ хэсгээр зургийг бүхлээр нь panning буюу ийш тийш нь хөдөлгөх, мөн zoom буюу томруулалт жижигрүүлэлтийг хэрхий хийх тухай үзэж танилцлаа.